За нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүрдүүлж гишүүн нэр бүхий 3 гишүүнтэй хамт боловсруулж өргөн мэдүүлсэн юм билээ. Хуулийн төслийн юмнуудыг үздсэн. За тэгэхээр одоо нөөцийн татвар 10 байгааг 5 гэдэг ерөөсөө тийм ганцхан юутай юм. Зохицуулттай хуулийн төсөлд өргөн баригдаж орж ирсэн юм аа. Өнөөдөр Монгол улсын төсөвт нэг 6.2 их найдын орлого нөөтөөр дамжиж орж байна. За түүний 3.4 нь дотоодын нөөтөөрөө 2.8 нь импортороо бараа бүтээгдэхүүнүүдээс орж ирж байгаа. За сая Монгол улсын засгийн газар татварын багц хууль өргөн бариад тэрэн дотор нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой нэлээд томоохон өөрчлөлтүүд ороод ирсэн. Нөөтийг өөрчилж аваад байгаа явдлыг зогсооё. Тийм учраас гайдаар орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн дээр нөөтийг нь тэндэн шууд хураадгаа болоод уг хуулийн этгээдүүд бараа бүтээгдэхүүнээ борлуулсантай нуйж 1 сарын хугацаанд нөөтийг нь хойшлуулад тэгээд борлуулалттайгаа уялдуул татвараа төлөхөөр ийм зохицуулт хийж өгсөн. Орж ирж байгаа. Энэ үүргээ сайн гүйцэтгүүл дахиад үргэлжилж болохоор бас орж өгсөн 1 сарын хугацаагаар. За дээр нь нөөтийн босгыг 50 саяыг 400 сая болгоё гэж оруулж ирсэн. За энийг биднээс бүлэгдээр үздсэн мэлээ тооцоо судалгаа юмнуудыг харсан. За нэгэнт энэ хуулиудыг эх 7 хоногт хэлэлцэе гэдгээр сая санд гараад хойшилчихлоо. Тийм учраас би Хөрөвдөрж гишүүний энэ хуулийг ч гэсэн эх 7 хоногт энэ нөөтийн хуультай цуг үеж хэлэлцэх нь зөв юм байна. Тэгээд энэ хүний оруулж ирээд байгаа тэр 10-ыг 5 болгоод байгаа юм нь төсөв дээр ямар ачаал ирэх юм. Өөрийнх нь саяын хийж байгаа мэдээлэлтэй уялдуулаад тамхи арих уулуурхайн тоног төхөөрөмжийн юмнуудын гайлын нөөтийн татвар нь болохоор зэрэг 10-аар байхаар за бусад бараа бүтээгдэхүүн 5 байхаар гэж өөрөө сая мэдээлэл дотроо хэллээ. Тэрийг бол би олж харахгүй байгаа. Яг үнийг хэлгээд 10 байсан татварыг 5 болгочихол байгаа. Тийм учраас Монгол Ардын намын бүлэг ажлын 4 хоногийн завсарлага авчи. Ирэх нэгдүгээр өдрийн хуралдаанаар энэ асуудлыг өөрийнх нь мэдээллийг бүлэгдээр сонсоо тооцоо судалгаануудын дахиж нэг нягтаж үзээд тэгээд засгийн газраас өргөн барьсан хуультайгаа цуг хилцээд явъя. За Хөрөвдөрж гишүүн. Хамтдаа явчих. Тэр нь бол За Монгол Ардын намын эхлээ хариулчих уу. За Хөрөвдөрж гишүүн. за тэгэхээр ер нь бол арх тамхи уул уурхайн бүтээгдэхүүнийг энэ 10% хэвээр байлгах энэ асуудлыг бол яг энэ ажлын хэсэг гараад хилцүүлгийн явцад санал гаргаад оруулахаар одоо явж байгаа. Тэгээд дээрэс нь яг энэтэй холбоотой бол тооцоол төсвүүдээр ирж байгаа ачааллууд бол ямар асуудал үүсэж байгаа талаар бас нарийн тооцоолууд бүгдээрээ байгаа. Тэгээ ер нь бол энэ нөөтийн татварыг 5% болгох, буцаа олголт нь 2% байх, нийтдээ 3% татвар төлөх энэ одоо хуулийн төслийг бол энэ татварын багц хуультай хамтгаж хилцээд бас тодорхой ойлголцолд хүрсний үндсэн дээр явах нь зүйтэй гэж би бас хууль санаалагчдын хувьд бас үзэж байгаа. Тэгээ би сая энэ 7 хоногоор энэ багц хууль хойшлогдсныг би мэдээгүй байна. Энэ байнгын орны гишүүн биш учраас тийм учраас энэ Бачарал гишүүний энэ саналыг бас дэмжиж байна. Тэгээд энэ танаа бүлэг дээр ороод энэ одоо асуудлаараа тодорхой мэдээллүүдийг хийгээд үүний үр дүнд бас тодорхой хэмжээгээр энэ ард түмэн дээр ирж байгаа энэ нөөтийн татварчин яг амьдрал дээр хамгийн том ачаал болж байгаа шүү дээ. Жишээ нь одоо нэг томоохон барилга барьж байгаа компаниудаар нийтдээ 20 гаруй жижиг одоо ажлын багууд очиж ажиллаж байгаа. Тэд нар бүгдээрээ захирлаа нөөтгөө юм одоо энэ төлбөрөө төлчихөөч л гэдэг ийм л асуудлыг бүгдээрээ ярьж байгаа.
Тэн дотроос нэгэн ч нөөтөө одоо энэ ажил үйлчлэгээ аван шүү гэдэг ийм одоо тийм компани юусоо байхгүй байгаа байхгүй. Тийм учраас энэ нөөтийн доторыг 5% болгосны үр дүнд энэ татврын бааз зүрийг нэмэгдүүлсэний үр дүнд илүү одоо татврын орлого буурахгүй, ачаал буурахгүй л гэдэг ийм одоо тооцоол гарсан байгаа. Тэгээд Бачарал гишүүний саналыг бол дэмжиж байна. За энэ асуудал дээр Монгол Ардын намын бүлгээс 4 хоногийн завсарлага авах хүсэлтийн дагуу 4 хоногийн завсарлага өглөө.